Энэ удаагийн арга хэмжээг нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, GCI Mongolia төрийн бас байгууллага, Монголын бодибилдинг фитнесийн холбоо, нийслэлийн цагдаагийн газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон байгууллагууд хамтран зохион байгууллаа. Эдгээрээс гадна сайн дурын 10 гаруй байгууллагууд хамтран нийт 300 гаруй залуус эерэг, эртэж, эрүүл бая гэсэн 3 морь айлгыг дэвшүүлсэн юм а. Энэ арга хэмжээний гол зорилго маань бол одоо энэ ковидын цар тахлын үед бол хүмүүсийн жоохон хариуцлагч гэх юм уу, одоо маск зүүх хандлага ч юм уу, нөгөө дор бүрнээ өмнө хэрэгжүүлдэг байсан амьдралын одоо тэр юунд сулраад байна те. Яг тэр суларж байгаатай холбоотой залуучууд уриалж одоо хайртай хүмүүсээ хамгаалъя гэсэн урайтай маска зүүцгээ хүмүүсээ одоо бид нар одоо тайвшрах болоогүй гэдэг ийм мессежийг өгөх зорилготой энэ арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Эрэг Монгол чуулган буюу Нэртэж Монгол арга хэмжээ бол 2 дахь жилдээ явж байна. Бидний гол эрхмэлдэг өнөөдрийн чуулганы одоо үйл ажиллагааны ач холбогдол нь бол юунд байна гэхээр бид нараас нэгтгэл ёстой. Одоо хин нэг ингээл тусдаа 10-10-аараа юм хийх юм уу, бид нар 100-аараа хамтраад үр бүтээлтэй юм хийх юм уу гэдэг дээр төрийн байгууллага, хувийн хөвшил, төрийн бус байгууллагууд гэдэг одоо сайн дурынхан гэдэг бүхэл төрлийн хүмүүсийн үйл ажиллагаа оролцоог бий болгох энэ зүйлийг хамтарч хийж байгаа. Энэхүү арга хэмжээ нийгмийн сэтгэл зүй давмгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудын нийгмийн оролцоо, хариуцлага, ёс суртахуун, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, их хотын соёлыг түгээх зорилготой юм а. Мөн эртэж байх нь маш олон талын ач холбогдолтой чухал дадал болохыг чуулганд оролцогчид онцоллоо. 2019 оноос энэ амьдралаа маш том шийдвэр гаргасан. Ер нь хүн бол ингээд бач шийдвэр гаргах хэрэгтэй юм байлээ. Тэгээ 2019 онд ер нь их айгүй тийм унтдаг өдөр толгонд аялаас оцдог ч юм тийм залуу байсан. Тэгээ 2019 онд ер нь бол одоо Монгол хотод санаачдаг тийм эрийг инкваторчтойгоо бас уулзраа тэгээд 1 сарын 5-наас эхлүүлээд ер нь өглөө 5 тосч ихсэн. Тэгээ ерөөсөө ондоо юм хийхгүй тэ англи мэл юу гэдэг бус хөгжлийн ажлуудаа хойш нь тавиад зөвхөн эрт тосцоо гэдэг шийдвэр гаргаад тэгээ өнгөрсөн онд бол 275 өглөө яг 5 цагт болсон. Тэгээд бол юу гэдэг монголчууд хэлсэн байл да эрт тусаад ингээд нэгийг сонсно гэдэг чинь тэ. Тэгээд эрт тусахаар бол юу гэдэг ингээд нэг хүнд бол юу гэдэг ингээд бод цагэл гардаг юм бэл. Эрт тусаа бодцгаад. Бидний бас энэ хөгжихгүй байгаа ч юм уу энэ хийнэг чи хийхгүй байгаа нэг тэр зөөл бол эцэн үзэхгүй байгаа тэр шалтгаан бол өөрөө бид нар сайн бодохгүй байгаатай л тунгаан бодох. Яагаад энийг хийж байгаа вэ гэж бид өдрөө болгон бодож чадахгүйгаас л болдго юм байна гэж ухаарсан. Эртэж байна гэдэг чинь өөрөө ер нь одоо хамгийн одоо амьдралын нэг том одоо зөв хөвчлийн нэг юм л да. Одоо яг тэгвэл эрт ажиллаа амжуул тий одоо ажилтны хүмүүс одоо жишээ нь өглөө 9 цагаас ажилтны хүмүүс бол одоо өглөө нэг 6-7 цагийн үед босоод цахлаа хийгээд тий нэг цаг 30 минутын цахал хийгээд тэгээд ажилдаа очиод ажиллаа хийх юм бол одоо өдөржингөө одоо тэр эрчвчээрээ одоо ажлынхын амжилт үр бүтээлтэй сайжрах тэгээд дээрэс нь одоо хүний бие организм одоо эрүүл байх тий энэ бүх юм бол одоо эрт тусснаас эхэлдэг тий эрт босох юм бол одоо маш олон ажлыг амжуулж болно. Одоо хүний одоо оюун ухаанд хэрэгтэй сэрэг байна гэдэг маш олон даваа талтай л да. Монголчууд бид коронавирусыг дотооддоо алдаагүй байгаа хэдий ч COVID-19 вирусын аюул дэлхийн нийтэд занал хийлсээр байгаа энэ үед хүн бүр өрчин сэргийлэх үүднээс амны хаалтаа тогтмол зүсээр байхыг мөн тэд сануулсан юм. Түүнээс гадна эртэж байж өөрийн эрүүл мэнд боловсролд хөрөнгө оруулж эерэг байхыг та бүхэнд уриалж байна.